хүсэл бодолд минь автаагүй чиний үгийг дандаа гойна харах хүсэл төрөө. За кофе ууч. За тэгье. Би энэ нэг жоохон зовтон шүл хийсэн юм аа. Сүүлийн үед чинь хоол хийдэг болчихдог шүү дээ. Талин бас кук шоу босгох гэдэг нэг ирсэн шүү дээ. Таун хаус, сингл хаус. Энэ таун хаус гэж орж байгаа. Ууз. Чи одоо тэгээд өвөл зуны гэж яваад байна уу? Намар хаврын гэж яваад байна уу? Сингл хауста энэ нэг том хүнтэй зочдод байлаж байгаа мянуудын таун хауст авчихдаг. Жохон мянуудын таун хауст авчаад зүгээр энэ нэг тест хийж байгаа болохоор ер нь ямар хуу байна гэдээ би нэг сингл хаус амьдраад жоох уйдчихлаа. Тэгээ одоо таун хаус. Сүүлж амьдраад орж үзээд тий. Аль алинд нь орж зүг. Хүнжил гуцаад чирж ирээл. Тэгээд яг хүүхдүүд бас хоёр давхарт байвал яаж ин маж ин үзээд. Ааха. Дийлэнхтэй бол сүүлийн үед бол юм хотхны зорилттой хүмүүс их байр сонирхоод байгаа юм болов уу гэж би бодоод байгаа шээ. Халалт малалт амаргаа. Чиний хилдэ сингл байхад ганцаараа хаусанд амьдрах ямар байна? Хотхон биш юм байхад амьдрахад ямар байна? Тийм яг энэ ганцаараа амьдрах одоо хэцүү гэхээсээ илүү нөгөө нэг энэ өдөр тутмын энэ амьдралын энэ сервисүүд байдаг шүү дээ тийм үйлчлэгнүүд. Гадаагаар хогоо өөрөө цэвэрлэн, цас орол өөрөө цасаа цэвэрлэн тийм бороо шороо орол өөрсдөө бүх юм шийддэг. Энэ нь өөрөө бол одоо энэ завгүй хотын ийм ачааллахтай хотод амьдарч байгаа хүмүүст л жоох хэцүү юм байна. Одоо ингээл найз нөхөд таньдаг хүмүүс ингээд хотын зөрөлтэй байшинд амьдарч байгаа айлууд очихоор бол яг тийм анзаардаг хүмүүс амар тайван амьдарч байгаа. Одоо чи наацхан л одоо гэрлийн ламп ингээл шатчихвал яах вэ? Эсвэл чойж өвдөрчүүл яах вэ? Хотхондоо юм чинь хамгаалттай орхио явчих. Дээрээс нь хотхоныхоо сүгийг дуудаад яслуулчих. Цас орчхоор цасаа зэвэрлэхээс ахвал хэлт юм бэл. Тийм тэгэл ер нь бол өөрөө гараад зэвэрлэж ажилдаа явах цасаа зэвэрлэх үгүй. Тэгэл ажилдаа явахгүй цасаа зэвэрлэнэ. Тэгээд эсвэл ажилдаа явна ирээд цасаа зэвэрлэн. болоо юм уу ажил. Тэгээд ажилдаа яагаад идэхгүй юм бэ? Ер нь бол ийм хотхны ийм зохион байгуулалттай хотхнууд бол сүүлийн үед бол нэрээ бас их гоё хөгждөг болчих. Одоо тэгээд энэ хотхны зохион байгуулалттай орж байгаа хүмүүс ч гэсэн тав тухтай амьдрал community үсэдтэй. Хүмүүс чинь нөгөө харилцаатай хажууд хүмүүс найз нөхдөг найз нөхөрлөө. Эсвэл бол энд нэг хүн би одоо ирээ амьдралаа төрөө чинь хажууд хоёул хамт орчихё. Одоо хүмүүс чинь нэг тийж амьдрдаг болчихсон шүү дээ. Нөгөө талаасаа бас мэдээж өөр хүүхдүүдийн аюулгүй байдлыг бодно шүү дээ. Агаар салхи, эрүүл мэндийг бас бодож яах гэдэг чинь аюул чухал болж байна. Тэр мөр бол амар чухал юм байна. Гоё гоцтой. Гоё. Одоо зөөрөн боостой. Ойрхон юм байна. Тийм амралтын өдөр л үргэлж. Дээрээс нь болох. Хоёр ившээгээл орж ирлээ. Агаар одоо ер нь хүний амьдралд маш чухал гэдгийг хүмүүс ер нь өдрөөс хэрэгтсэн ойлгож байна гэж би бодод байдаг шин. Одоо чидэн айлын хотх юм бэ? Тэгээд 15 ширхэг юм таун хаус байгаа гэсэн. Метр квадраттай. За метр квадрат нь 155-6 метр квадрат талбайтай гэж авдаг. Энэ л яг нийт ашигтай талбайгаар тооцогдож байгаа. За тэгээд single house, town house болгон өөр өөрсдөө гэсэн юм бол архитектур болон интерьер дизайных онцлогтой байдаг. За town house болохоор арай илүү олуулан амьдардаг, хүүхдтэй, шаттай байгаа юм чи тий. За тэгээд илүү зочин хүлээж авах сонирхолтой тийм хүмүүс бол өрөөний тоогоор илүү гэсэн үг. 5 өрөөтэй гэж авдаг байхгүй. Эндээ нэг юу зочны өрөө тэгээд дээрээ дахиад 4 өрөө байгаа гэсэн мастер бедрумтэйг нийлээд тэгээд зочны ариун цэр өрөөг нийлүүлээд 3 шиг доороо нэг дээрээ 2 ариун цэр өрөөтэй гэсэн. Тэгэхээр илүү олон хүн хүлээж авах чинь чадaltaй гэсэн байхгүй нэг гэсэндээ. Надад бол яг сингл хаус аюугаа таалагдсан террастай. Найз нөхөд хүмүүсүүд хамаатан заднууд ирлэх гоё BBQ хийгээл. Террас байна. Миний таун хаус террас байна. Би байгаад. Тэгэхээр тэгээд энэ үнрээ ингээл бүх энэгээр таун хаусаараа үнэртүүлчих тэндээ гоё тусдаа. Түүх дээр урд тусдаа ганцаараа байдаг мангал байна. Тэгээд тэр цаана хүүхдийн тоглоом байсан шүү дээ. Тэгэл нэг гоё би ч өөрөө бас нэг юм хоол хийх дуртай. Та том авч уус тоож өстэй. Тэш тоогооч штэ. Ахаасаа сурсан юм бол их би. Тэгээ нөгөө ингээд хамаатан сад найз нөхөд хүүхдүүд ингээд авч тавьж байгаа л хамтдаа ингээд гоё BBQ-тэл те. Тэр ч гоё жаргалахгүй. Энэ ингээд хараа суужаа тэнд ингээд хүүхдүүд маань тоглож байгааг нь те хараал би тэгээ боддоо шүү дээ. Сүүлийн 10 жил нэг юм хүний орон сууцны хэрэглээ ч юм уу амьдрах байр орон сууцтай холбоотой нэг юм том юм шинжилтүүд яваад байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр хүмүүс
хауст амьдрий гэдэг нэг ийм юу гарлаа шүү дээ. Мод гэх юм салхи гарлаа шүү дээ. Бүгд тэр хауст амьдрий гэл. Тэнгуут хауст амьдрсан ч хүмүүс амар том хаус авсан бохоо. Барьсан бохоо. Эсвэл худалдаж авсан бохоо. Одоо бол ингээд яг хүн улам ингээд хауснууд тийм жижигрээд гэдэг юм уу нэг давхар болоо сингл хауснууд нь хүмүүс ч одоо тийм юм дай хөтөрт болчихдог. Хүний хэрэглээ амьдралын одоо тэр хэм маяг чи өөрчлөгдөв. Тэгэхээр танах бол яг л ингээд 150 м2 гэдэг бол яг л нэг 5 ам бол 6 ам бол яг таарч байгаа. Сингл хауснууд нь ч гэсэн тийм. Манай юу гэж яг эксперт хаусны ер нь одоо таун хаус террас байгаа бас тэгээд хажуугаар энэ баруун зүүн талдаа нэг шилэн пассат болохоор нар их үздэг байхгүй. Тэгэхээр байшин болгоныг өөрийн гэсэн онцлог байгаа даа л дээ. Яг хүмүүс бол ингээ аль нь сайн бай, аль нь гоё гэл зарим хүмүүс бол чи мэдчих гэдээ бас тийм л дээ. Гэхдээ ер нь бол өөрөө энэ чинь нэг өсөнтэй улаан өнгө ногоон өнгө гэж яхтаа бас ойролцоо байдаг байхгүй. Тэгэхээр энэ өөрөө зүүн талаасаа баруун зүүн талаасаа энэ ертөнцийн зүгээс одоо зүүн талаас ингээд мандаад баруун талж харж байгаа шүү дээ. Энэ ерөөсө бүтэн нар үз төрөлтэй гэсэн таун хаус нэг өргөж байна. Тэгэхээр зүгээр л өглөө босголоо одоо ингээл пак гэл уул тэгэл дан нар. Өдөөс хойш ингээл дан нар байж гэсэн үг байхгүй. Тэгээ таун хаус бас их нарны болооныг илүү сайн өөртөө одоо шингээж авдаг. Том даваа тал нь бол юм байгаа даа. Тэгээ барилга болгоны өөрийнх нь нэг хийцлийн бас даваа талууд энэ дээр гарч ирж байгаа гэсэн үг л дээ. Түрүүний яг хэлдэг их зүйлсүүдийн хүнд чинь нэг эхлээд их том дөрвөлжин тийшүүс хэлбэртэй эсвэл өндөр хаусууд их явсан манайх. Тэгтээ тэний нэг эхлээд харахад манайх ч нэг нүнжигтэй гэдэг нэг гой өгнүүд байдаг. Ахад нэг хүн юм автсан юм шиг хүнд юм үзүүлэн ойлголт давхар явдаг байхгүй. Бас нэг хүн харахад энэ минийх зинийх гэдэг бас тэгмээр нь шүү дээ тий. Гэхдээ энийг нэг дахиад нэг ашиглалтын зардал, дулааны зардал гэдэг байна. Манайхад юу нь бол бас бууж ирж байгаа байхгүй. Харьцангуй хаусингийн амьдрал биднэрт бас шинэ нэг одоо юу гэх юм дээ шинэ үе шүү дээ. Бид ч одоо апартмент сууснаас ингээд ер нь тусдаа эдлэнтэй байх хэрэгтэй юм байна, тих ёстой юм байна гэд. Тэгэхээр ер нь бол хүн ашигтай талбай ер нь худалдаж авт юм байна. Хүн хийх хоосоо орон зайд ер нь бол хүн бас дараатай байд юм байна гэдэг ойлголтыг ер нь манай монголчуудад нь л ойлгоход хэлсэн байл. Хол идэж цөмөрөө дээшээ гарч манайхыг бас сонирхтой дээшээ дээд давхар дээр сонирх. Шалны доор болохоор Италийн Комиса гэдэг брендийн хоолой холбох хэрэгслүүдийг ашигласан байгаа. За энэ бол тосоолоор халдаг гэсэн үг. Шалны халалт гэж явдаг. За тэгээд гол нь энэ өөрөө хоолой холбох хэрэгслүүд үйлдвэрсээ 50 жилийн балгаад ирдэг байхгүй. Тэр нь гоё. Нэг юм сайн цонхтой хаус бол 10 жил цонхонд өртөг. Ер нь 10 жил цонхонд өртөг. Тэгэхээр ингээд энэ цонх танаа цонх мөх бол 1 2 3 үндсэндээ дээр бол ингээд 4 өрөөтэй гэсэн үг. За хүүхдийн 2 өрөө, за нэг нь ажлын өрөө болгож болж, зочны өрөө болгож болж байна. Ингээд хүүхдээ 2 өрөөний дундаа ингээд ариун сэр өрөөтэй. Ингээд ертөнцийн зүгээр нэг баруун гар руугаар нэг жигүүр нь таслагдсан. За нөгөө тал руугаа болохоор гарч ирээд ингээд шууд одоо миний хамгийн дуртай хэсэг гэж хэлэх амар дуртай. Одоо хүмүүс нэг энийг юм дандаа ярьж явах гэж боддог. Энэ бол ингээд хамгийн гоё романтик. Яг гэвэл энд одоо аа гэж гоё тоглох хэрэгтэй гэсэн үг. Нөгөө миний түрүүний хэлсэн point энэ багхгүй. Одоо ингээд өглөө сэрлээ пад ерөөсөө шууд ингээд уул нар. Энэ чинь нэг талаасаа бүтэн шилэн басаад ихээр чи одоо манай энэ үрээ ингээд халаалтаа тавиг байгаа нь одоо хин штэ. Аюулсаа нар үздэг байхгүй. Тэгэхээр хүмүүс нартай баймаар байна, тэгмээр байна гэвэл одоо жишээ нь заавал нэг хан мантаа нэг жижигхэн цонх мох гэхгүй ерөөсөө тэр чигээр ингээд шилэн хантай очиас сайхан нар үзнэ гэсэн үг. Энд тоглоно гэсэн. Амар би халаад авахгүй шүү. Одоо нэг хүүтрийг байгаа болохоор салаад баг. Одоо энэ чинь ерөөсөө 100 мөх асаагчгүй байгаа гэсэн. Яг өөрөө. Өглөө нарны гэрэл шиг хангалттай орд юм. Би дээр битмэн авчин өрөө халуунаа авчин. Ариун цэврийн өрөөтэй. За одоо зөвхөн юу н тоноглолууд гэхэд одоо Porsche Sanitec Cola гэдэг бас ширсанит орсон байгаа. Дандаа Porsche усад үйлдвэрлэгдсэн цэвэр керамик шаазан ням бактери үрждэггүй хэр тогтдгүй юм тоноглоод байгаа. Тийм, би энэ сая түрүүн харж илаа. Яг өөрийнх нь нэг хөгжмийн өдрөө тавьчих. Яг гоё орон зайтай юм байна. Яг эндээ гоё юунууд нэг тавцангууд тавьж байгаа. Гавья шагнал мангал юмнуудаа тавьдаг. 2000 оны шилдэг амт хэлбэл хамтлаг амт гэдэг. Бүгдийн сайхан энэгээр тавиал эндээ хөгжмөө тавиа суухад. Энэ аюу годохтой. Яг тэрийг бодож сууж илаа. Ном бичиж байгаа тий. Би ном бичсэн. Орос хэлээр зайлуулж бахан орос хэл дээр өсвөж ойлгохгүй.
танах эндээ бас амьдарч байгаа гэсэн үү те? Тийм, бид ер нь өөрсдөө энд бас байдсан шүү дээ. Барьсан хүн эндээ амьдэрдэг гоё шүү дээ. Тогшоод харин энэ нөгөө халаалт юу яачих юм гэлээ комплект явах гэдэг. Сокс хийгээд энэ бас чухал. Нөгөө танаа хоёр сокс хийгээд их юм. Тэгэхээр тим юм байхгүй, тим сонсохгүй бол 10 жил болох юм байна шүү дээ. Мик шалгаад үзтээ. 1 2 3. За манай Вердэ хотгонд уул нь ануу ирсэн. Сэлэн ирсэн. Манай хоёр бүр дуулуулахгүй явуулсан байх. Тэгээд та хоёрыг ирж ийн гэдгээр чинь нэг дуу хөгжим бэлдсэн биш үү? Тийм. Гитарын би өөрөө дараад бэлдсэн. За. Зүгч даа. Турта. 1 За. зүгээр өнөө. За. Жавар мавр үргээд юм. Жавар. За борлуулалт тасраад. Амар прэ. Хизэнээс нааш мөрөөдөж ирсэн хиндэж хайрлахгүй сэтгэлимээ хүсэл бодолд минь автаагүй чиний үгүйд дандаа хүнина харах хүсэл төрөөж хайрлах тавлан үгүй харахгүй шүнийн гүнарында зүтлээ чамдаа би хайртай бидээ дурлаж үтэгүй сэтгэл минь дотог болгож чамайг гомдож дундуурхан дурсамж хайрыг чин зүтлээ чиний үгийг ганцаарч үтгэрлээ чамдаа би хайртай бидээ янзит Өтгар гоник хийсэн ирээ Ойхан сэтгэлд минь хайр дүрэлзээ Үрдийн борог энэ өдөр бодоогүй Уучгаар дээрээ чамайг хүснээ Хоцох хүсэл дөрөө Урчхталан үгүй Уртхан шүнийн гүнарында зүтлээ Чамдаа би хайртай бидээ Дурлаж үтэйгүй сэтгэл минь дотог болгож чамайг гомдож дундуурхан дурсамж хайрыг чин зүтлээ чиний үгийг ганцаардаж үтгэрлээ чамдаа би хайртай бидээ харах хүсэл төрөөч хайрлах тавлан үгүй харах шүнийн гүнарында зүтлээ дурлаж үтэйгүй сэтгэл минь дотог ойлгож чамайг гомдож дундуурхан дурсамж хайрыг чин зүтлээ чиний үгийг ганцаарч үтгэрлээ чамдаа би хайртай бидээ чиний үгийг ганцаарч үтгэрлээ чамдаа би хайртай бидээ чамдаа би хайртай бидээ Чамдаа би хайртай Вердэ гэдэг юм болоо тий. Цаг хугацаагаар аялсан юм шиг л болж байна. За тэгээд манай хотгонд бас тий зочилж хөрөлцөн ирсэн хоёр бас хүндээ одоо эрхэм хүмүүстэй бас баярлалаа гэж хэлмээр байна. Яг сая ингээд
дуу дуулахын хажуунаас нь сонсож яг цаг хугацаагаар аялж байгаа юм шиг нөгөө л гой дурсамж сэтрэл аюул юм гой сэтгэл хөглөгдлөө. Тэгээд манай хотгонд ээж бас жавар үргээс их баярлаа. Намрын налгар өдөр ирэх хувь тавилантай зохиолтой байж. Тэгээд та нартай бас урлагийн амжилт хүсье. Ажил амьдралд нь сайхан нэг хүсье. Таахны бас ажил амьдсаа. Олон сайхан залуучуудыг хүмүүсийг гоё орон сууц, гоё байр тав тухтай амьдруулаарай гэж хүсье. За тэгээд амжилтын үндэс бол 5 дахь тий. За баярлалаа. За